Тэгээд та нар солиод бодвол. Солиотын болохоор та авч олж ирнэ гэдэг шүү дээ. Та тэгтээс асалтай гар шүү дээ. Танаар бодвол жоохон асалтай шүү дээ. Яа. Арахгүй та юу вэ? Юу ийс арахгүй. Галын дэл дээшээ гэдэг. Ирс хашааны талын шатагаа ирсэн шаа өгсөн шатаа. Ирсэн чинь хашааны талын шинжилтэй ийц. Ганч. Чаас захиалаа ирсэн байх гэж л бод шуудангаа ярьцгал нэг байна. Энэ чаас энэ юуг засаж байгаа мó? Зургийн зураад эвдэрсэн юм ааши. Тэрийгэ бодоод засч л байгаа ухаантай юм да янз нь. Юу илаач юм аа. Утсуулт. Энэ одоо бүр юу яах юм ш нөгөө нэг хөдөө исэн хэдрүүгээ шууд юу яах юм шүү дээ. Энийг татаад байгаа юм шүү. Харин Уцаар ярих гээд. яана нөгөө имэн одоо энийг сүйдэлчих байдгийг. Өөр биелэг. Саяны хүүхд хотод сурд юм бах та. Энэ байж байгааг энэ ганц шүү айтай юм гайцсан. Энэ л одоо тийм юм явуулдаг байна. Сүлжээ тавж гинэ. Дулаахан хүүхдэд дуудлага бүрийг тасралтгүй холбосон 19 жил гинэ. Одоо 20 жил. Одоо он гараад 20 жил. 20 жил болж байгаа юм байна. Тэр нэгт одоо ингээ гар утсаар ирнэ гэд би энийхээ царай гараад ингээ ярина гэж ер нь боддог байсан. Зүудэн жорог. Тийм юм төсөөлөгчөө. Пянцныхаа учрыг олохгүй юм чи юу юм байх вэ? Та тэгтээс асалтай гар шүү дээ. Танаар бодвол жоохон асалтай шүү дээ. Яа. Арахгүй та юу вэ? Юу ийс арахгүй. Галын дэл дээшээ гэдэг. Ирсэн хашааны талын шатагаа ирсэн шаа өгсөн шатаа. Хашааны талын шинжилтэй ийц. Ганч. Танах тэ шинэ жилээр яадаг гэсэн юм. Дөө шинэ жил мэл гэж өрн хийхгүй шүү дээ. Тийм. Тийм л түүний томчуул тийм юм хийдэг байсан юм уу юу өстө мэд. Хатад орд ирсэн хойно би ч одоо 6-7 дугаар ангид л байсан. Нөгөө юуны яалганы чимэглэл олдохгүй энэ тоглоом. Хэддүгээр ангид? 6-7 дугаар ангид л. Би 3 дугаар ангид хотод орж ирсэн шүү дээ. Хотын тэмдэглэдэг байсан юм. Хотын яалг засдаг байсан. Гэхдээ нэг гэрте айлууд нэг юунагаа фишингийнхаа хойно ингээ ширээ тавьдаг үстэй. Тэн дээр нэг яалгны мод гэдэг нэг моторын юу хийгээд цаасан навч мавч шиг юм хийдсэн тийм хиймэл мод зардаг байсан. Хэдэн төгрөгчлээ. Тийм юм тавиад тэгээд тоглоом олдохгүй. Одоо тэр яасан чадaltaй тэр сүрхийн улсууд нь олдог л байсан билүү. Бид нь л лав манайх л лав олж байгаагүй. Маамахын тэрийнх бол тоглоом авлоонтай гэлэлцсэн явуулагдсан байсан. Би дүүнэртэй явуулагдчихж засаж байгаа нь гэртээ. Тийм мод аваад тэгээ явуулганы чимэглэл олдохгүй ихтлгүүрээс ингээд нөгөө самрын борхоцоо биш үү? Тэрүүн шиг яг зүгээр ингэсэн ингээд ийм гэрчлээстэй ийм бөмбөр одоо ийм 100 шилэн тийм мөнгөлөг өнгөтэй тийм тоглоом ганцхан тэр төрөл дандаа тийм өнгөтэй ганцхан тийм л юм олдож байгаа. Тэгэл тэрийг би ингээд нөгөө усан будгаар бодож байгаа. Гадуур. Бас. Тэгээ янз өнгө болгоол ногоо улаан цэнхэр болгоол өөр өөр зарим нь өөр өөр тэгээд
тэрийг ягаад явуулчихчихсэн. Сэргэлэн толгой байсан. Би юу байсан гэрэл мэрэлнүүд. Ямар юм байх юм бэ? Хожуул энэ гэрэлтэй болсон баг. Тэгээ эднийх яаж юм байгаад байгаа. Энийх нь дээр үе ялах шүү. Тийм л энэ хэмтвэтэй. Бүгд тавьсан юм аа. Хэдэн дөрөв тавьсан юм чи. Энэ улаан 10 тоо. Энэ юу? 20 юм уу? 20 дугаар гараагүй л 20 чинь зүг рүү гарсан шүү дээ. Тийм л 40 мянгатай. 40 мянган гацтай. Баартай л. 40 мянга янг гэж ах юм. 40 мянга энэ тэр мянга чинь одоо сүүлийн үе. 40 төгрөг юм уу? Тийм л ах. 10 төгрөг л ах. Тийм үү? Нэг өвөөгийнх нь нэг найз нөгөө цагаан сараар хүүхдүүд л айл гэсчихнэ. Тэгэл одоо тэдний орон шүгэл хэдүүлээ гэлцэж гин л дээ. Тэгээд за юу яа шүү. Бүгдээрээ нөгөө мөнгөөр золгохоо. Нэг төгрөг золгоно гэсэн юм болоод тэр бодвол. Тэгээд хамгийн ихний хүүхэд нь 10 төгрөгтэй байсан юм шүү дээ. Тэгээд золгохдоо золгочход хариултын цагаадаг гэсэн гэдэг авъя гэсэн гэдэг. Эхнийхэн гэсэн чинь нөгөө сүүлийнхэн тэгээ ичээд бүгдээр бутраад гарсан гэдэг.